За сайн байцгаана уу. Бүгдд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний дуу дүрсгэр сонсогдож байна. Та хэд мэн сонсогдож байна уу? За өчигдөр багш нь Instagram дээр лайв хийсэн. Тэгээд анх удаа Instagram дээр лайв хийсэн болохоор тэрнийга бодлаад хадгалж ерөөсөө чадаагүй. Тэгээд одоо тэр лайва дахиад би Facebook хуудасаар орох гэж байна. За тэгэхээр өнөөдрийн лайвын сэдэв бол ерөнхийдөө нүүр нь их доошо унжаад байгаа. Гунигтай төрхтөө байлоод байгаа. Өөртөө сэтгэл хангалуун бус байгаа хүмүүст зориулагдсан лайв байна. Миний дуу дүрс ямар байна та хэд сайхан комент үлдээгээд өгөөрэй. Тэгээ хэдүүлээ өнөөдрийн лайв эхлэе. Өчигдөр одоо үнэхээр Instagram дээр лайв хадгалж чадсангүй. Анх удаа нөгөө Instagram дээр лайв хийсэн болохоор тэрийг яаж хадгалахаа юусэн мэдээгүй. Тэгээд лайва одоо хадгалахгүйгээр хаацсан юм билээ. За тэгэхээр комент бичээд өгөрөө манайх. Комментод бичээд за ямар байна? Яаж нээж дуу сонсогдож байна уу гэд. За дуу сайхан сонсогдож байл окей. За окей. За дуу сайхан тод болсон байна те. Дуу багш шалгачлаа компьютерээс. За тэгэхээр өнөөдөр та хэд юм одоо нүүр нь унжаад сулраад ерөнхийдөө ингээд доош чиглээд гунигтай төрхтэй болоод байгаа хүмүүс сайхан болвол энэхүү лайваа сайхан үзээд заасан дасгал массажийг маш сайхан өөртөө хадгалж аваад тууштай хийх шүү за. За баярлалаа уран бэлгээ. Тод байна гэж байна. За тэгэхээр мэдээж эхлээд та хэд нэг хідэн зүйлийг мэдэж авах хэрэгтэй бай. Ер нь яагаад бидний нүүр унжд юм бэ? Ялангуяа одоо энэ завж нүүр доошоогоо илүү сууд юм бэ гэдэг талаар бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд нэгдүгээрт мэдээж одоо бидний нүүр тийм ээ нүрний арьс өөрийнхөө уян чанараа алдаад ирэхээр ерөнхийдөө доошоо суларж унжиж байгаа байдал нь илүү нэмэгддэг гэсэн. За хоёрдугаарт бидний хамгийн чухал зүйл болох одоо байнга ярьдаг тийм булчин гэж яриад байдаг тийм булчингаа дасгалжуулахгүй байгаад ирэхээр тэг үндсэн нүрийн чинь ингээд барих үндсэн каркас чинь өөрөө маш их сул болоод доошоогоо суларч идэг гэсэн. Тэгэхээр бидний нүүрний яс одоо энэ ирмэг нь энд байгаа учраас хамаг зүйл ийшээгээ овоорж унждаг. Тэгэхээр энэ хэсгийн унжилт, завчны унжилт илүү тодордог байх нэ. За 3 дугаар нүүр бас илүү унждаг шалтгаан нь болохоор утамжлын шин чанартай байж болдог. Одоо жишээлгээд зарим хүмүүс илүү эрт унждаг шүү дээ, тийм нүүр нь. Зарим хүмүүс бол нэлээд орой унждаг. Тэгээ тухайн генийхээ онцлогоос бас хамаарна. Одоо жишээлбэл нүүр нь эрт унждаг хүмүүсийн нүүр бол 30 гараал, нэлийн унжаал, унжилтаа болж харагдаал одоо энэ доошоо ингэ суугаал ирдэг бол нүүр нь октоосоо унждаггүй тийм гентэй хүмүүс байдаг шүү дээ, 60 настай хэрнээ бүр цэмээсэн. Тэр гений онцлогоос хамаардаг. Гэхдээ нүүрний дасгалыг тогтмол хийх юм бол тэр генээс хамаарж унжсан байна уу, зүгээр ер нь унжсан байна уу? Аль ч одоо төрлийн унжилт байсан бид нар буцаага дээшээ өргөх боломжтой байдаг байна. Тэгэхээр бас гоё гаацтай тийм. Ямар ч аль төрлийн үнжилтийг бид нэр тийш нь өргөж гоё болгох боломжтой гэсэн. За тэгээд хэдүүлээ эдгээр зүйлүүдийг маш сайн мэдэж аваад дасгалаа хийгээд массаж хийх юм бол нүүр маань маш гоё болох нэ. За тэгэхээр эхлээд бүгдээрээ нүүрнийхээ булчинтай жоохон танилцаад тий аль хэсэг нь илүү одоо чангаралтай байна, аль хэсэг нь илүү суларцсан байна гэдгээс тодорхойлох нь их чухал. Бид нар бас тэр болгон өөрийнхөө нүүрэнд хүрээд хаана булчингуу чангарсан байна, хаана суларсан байна гэдгээ тодорхойлдоггүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний нүүр бол хамгийн сүүлд бол бидний стресс, сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх тойл гэж үзэж болдог. Тэгэхээр одоо жишээл би ингээ уурлах юм бол хөмсгөө зангидж जैन тий яраах юм бол ингээ хамраа чангалж जैन гонигтай байх юм бол ингээ царайгаа гонигтай болгож जैन гэдэг янз бүрийн хувирлуудыг би тэгээд харуулдаг шүү дээ тий. Тэгэхээр бүх хувирал маань нүүрэн дээрээс юм байна өөрөө чангарал, суулрал янз янзын байдал дээр бидний нүүрэн дээр илэрхийлэгддэг. Тэгэхээр одоо эдгээрийг бид нар олоод аль хэсэг дээр хэтэрхий чангарал авсан байна. Аль хэсэг дээр одоо нүүр нь өөр байна гэдгийг тодорхойлцоход дасгалаа хийх юм бол илүү сайхан үр дүнтэй байх нэ. За окей. Дуу дүрс окей. Саа тод байна гэж менежмент маань за баярлалаа. За одоо эхлээд хэдүүлээ энэ хамрынхаа яг нүхний хоёр талыг ингээ сайхан массажлаад эндээ ингээ даръя. За нүдээ сайхан хөнгөн анж өгч болж байна. Сайн дараад
сайн масажлаар одоо энэ хэсэг чинь бол бидний маш их стрессийг бас агуулдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ чинь ингээ маш сайн дараад тойрог маягаар хөдөлгөж массажлаа. Массажлал. Нүдээ анаад бие сайхан сулна. Яарах хэрэг юусоо байхгүй. Өөрийнхөө биеийг анзаарч байна. Нүрийг анзаарч байна. Хаана өвчлөлтүүд, хаана духгүй, чангарал, зангирал байгааг бид нар олгож байна. За одоо энэсээ хэдүүлээ олон хуруугаараа ингээд хажуу тийшээ явъя. Одоо яг хацрын төгөр ясны доод хэсгээр явж байгаа байхгүй ерөнхийдөө бол. За тэгэхээр эндээ сайхан дараад массажлаад дараад массажлаад одоо ингээд нүур улааж болно ямар ч асуудалгүй. Улаах нь бол хэвийн үзэгдэл шүү дээ. Ахаа даръя. Дарлаа. Өвдөл зөвөрт хэсэг байвал тэрийг олоод илүү удаан дарна. Таны нүрийн аль хэсэгт илүү булчингууд өөрчлөгдсөн байна. Тэр хэсэг ихэнхдээ өвдөлтийг өгдөг. За одоо ингэ явж байхдаа хараа чихний уртлаа ингээд маш сайн массажлж өгөх юм шүү. За чихний урд хэсгээ. Чихний урд хэсгээ массажлж өгөх нь маш чухал. Чихний ингээд урд хэсэг дээр маш их зангирлууд ялангуяа их стресстэй хар чихний урд болов яг энэ чихний дор яг одоо энэ чихний доод хэсэг дээр маш их зангирж идэг. Хэрэдүүлээ энэ чихний урд хэсгээж массажлна. Тэгээд чихнийхаа доод хэсгийг ч бас массажлж өгөх шүү дээ. Гүндээсээ яваад. Хаявлаа. Хамрын хажуунаас хажуу тийшээ. Дараа. За одоо бүгдээ чихнийхаа доор массажлаа. Чихний доод хэсэг. Одоо энэ хэсэг дээр маш их өвдөлт байдаг шүү. Ялангуяа одоо их ярьдаг ажил хийдэг багш хүмүүс анзаараарай. Чихний доод хэсгээр ингээд жангарцсан. Хадвал их стресстэй удаан яваад байвал бас энэ хэсэг дээр мэдээж маш их булчингийн өөрчлөлт зангирлууд мэдэгддэг. Тэгээ эндээ сайн дараад өгөрөө. Сайн байна. Хамрын хоёр тал массажлаад хамранаасаа чих хүртэл массажлсан. Одоо бүгдээрээ амнаасаа чих рүүгээ массажлаа. Амны хажууд. Одоо нөгөө ерөнхийдөө нэг завж ингээд суудаг хэсэг байна шүү дээ. Суудаг хэсгээс эхлээ. Ааж мар сайхан массажлаа. Ерөөсөө яаралгүй шүү. За өөрийгөө бид нэр ойлгож байна. Ялангуяа одоо энээрээ эрүүний энэ үеийн дээр маш их зангирал чангарал байдаг. Тэр энийг сайн олоод ишээ сайтар удаа массажлна. Айгүй өвдөлттэй байна гэсэн миний хэсэг маань яг тэгдэг шүү. Одоо эднүүсийгээ бид нэр оол сайхан массажлж хэвийн болгож өгөхгүй бол нөгөө нүүр завжны өндрөлт юусоо арилдаггүй байхгүй. Тэгэхээр бид нэр чухал холбоотой хэсгүүдээ сайн мэддэг байх хэрэгтэй. За одоо чихнийхаа урд болон доод нэг зэрэг тарж болж байна. Ялангуяа одоо энэ чихний доор хэсэг дээр маш их зангирал байдаг шүү. За буруу унтах, тавгүй унтах, туухгүй унтах гэх олон шалтгаанаас бас ийшээ зангирч болно. За тэгээ нэрүүний ясны ирмгээр дагаад ингээд суулаад өгөх. Сайхан амьсгалаа хэвээ авч гаргана. Яаралгүй. Тэгээ хамраар аваад, хамраар гаргаад амьсгалаад байгаа. За одоо 3 дугаарх нь болохоор яг эрүүний яснаас эрүүний голоос эхлээд яг энэ эрүүний ясныхаа ирмгээр нь яваад мөн чихний урд бол чихний доод хэсгийг массажлаа. За массажлаад сайхан тайвнаа. Өөрийгөө анзаараад одоо энэ завж суудаг хэсэг баг. Тэрний харалтаа ирээд эндээс удаан массажл. Өвдөж байгаа хэсэг байна уу? Өвдөж байгаа хэсгүүд төр илүү удаан массажл. Тайван сайхан массажлаа. Илүү олон тоогоор явна шүү. За одоо хараа энэ ингээ чихний урд ирэхээр нэлийн хүндэр байдаг шүү. Энийгээ сайн дарж өгөө. За тэгээ чихнийхаа доор устарч үгүй. Одоо яг чихний доор ингээ хараа хуруугаа доошоо байршуулахад энэ хэсэг. За эндээ сайн дараараа. Энэ дээр зарим хүмүүст бүр ингээ тэсхийн аргагүй өвдөлт өгдөг шүү. Энийг бас ингээ сайн массажлж өгнө. За одоо хараа
хажууд тийш харахад энэ хүзүүний хажуугийн булчин буюу хөвлөг ургацын булчин маань тодорч байна тийм. Тэгэхээр энэ дээр ингээд дээрээс доошо массажлна. Хэрвээ биш үү? Нүүр нь ингээд тосгүй байгаад одоо гөрөөсөө болохгүй байх юм бол жоохон тос авчих. За би энэ өдрийн тосносоо баг зэрэг авчихъя. Хүзүүнийхээ хажуусыг баг зэрэг тосолж байгаа. Тэгээд энэ хүзүүнийхээ хоёр хажуу ингээд дээрээс доош ингээд гулгуулдаг. Одоо нэгсэндээ энэ хэсгийг ингээд массажлж өгөхөд бидний тунгалаг систем үйл ажиллагаа идэвхжтэй гэх. Тэгэхээр бид хэрэггүй хор бохор илүү сайн гадагшилдаг гэсэн. За яг энэ хоёр хажууд л одоо ингээд хажууд шиг харахад энэ булчингийн дагуу гэсэн үг байхгүй юу? Энэ хараа. Энэ. Тэгвэл би энийг зэрэг массажлаад баг. Зэрэг ингээд хоёр талаар нь сайн массажлаа. Өөртөө гад жаргалтайгаар баг зэрэг нэмсэглээд массажлаараа. За одоо нэг сайхан тийм тайвширлын мэдрэмжийг авч байгаа зү. За вау ямар гоё болчихоо. Яг нэг ийм массаж дутагдаад байсан байж та гэдэг мэдрэмжийг авч байна тийм ээ. За одоо ингээд сайхан массажлж тайвшруулсныгаа дараа бүгдээрээ дасгал хийнэ. За эхний дасгалгаар ерөнхийдөө нүүр ингээд янз бүрийн хэлбэр тараад унигийн төрхтэй болоод байгаа байдлыг засаж өгөх дасгал байгаа. За ихэд хөмсгийг ингээд баг зэрэг өргөнө. Одоо би ингээд хөмсгөө өргөхдөө бүр ингээд дээш нь ингэж өргөөд энэ дээр энтри үрчилгээгүй шүү. За маш бага хэмжээнд өргөж байгаа. Дарах юм бол чүд нүд жартааж байгаа зү тийм. За жартаасан байдлаа барьсны дараа мөрөө сулна. Одоо бид нар мөрөө ингэж хангалдаг болохоор энэ хэсэг чангарахаар дасгалын үр дүн маш муу болчдөг байхгүй. Хэдүүлээ бага зэрэг өргөсний дараа мөрөө сулал. За одоо энэ хөмсгөө өргөөд барьж байгаа аахгүй. Барьж байгаа хിവэрээ уруула А хэлбэрт оруулах. Одоо харж байна уу? А гэд хийхэд миний нүүрний булчин бүхэлдээ ингэж толигоод татагч байгаа мэдрэмжийг авч байгаа байхгүй. Оо гэхэд би энэ хөмсгөө өргөөд барьсан байгаа учраас энэ таталт хийхэд нүүрний булчин илүү мэдрэмжийг авч байгаа. Ойлгогдож байна уу? Одоо ингээд хөмсгөө өргөөд барьж байгаа. Баг зэрэг өргөсөндөө дээд за хурцгийгээгүй. Одоо эндээс барь. За суулж. Ерөнхийдөө бол 20-30 удаа хийгээд сүүлийн 10 секундэд нь барьж өгнө. Нүүр чинь нэг тийм гой сунсан, тааламжтай мэдрэмжийг авч байгаа. Би хөмсгөө баг зэрэг өргөсөн тийм ээ. За энэ дээр уруулан дээр болохоор уруулаа ингэж цоруулахгүй шүү зөө. Ерөө цорохгүй, эсвэл ингэж өрчүүлэхгүй. Уруулаа ингэж өрчүүлж жирүүлэхгүй гэсэн. Тэгвэр сул байдлаар О гэж яхад уруулын иргэнд хойрон огтоос өрчигээг байгаа шүү. За энийг маш сайн харна. Өрчихгүй. Хараад харуулъя. Өрчлөө зураас байхгүй гэсэн. За ойлгосноо. 20 удаа хийгээд 10 секунд барихыг 1 удаа гэж хийжлээ гэж тооцох нь байна. Ингээд өдөрт 2-3 удаа тавтана. Гэхдээ нэг дор хийж хийн шүү. За одоо жишээл өдөрт 2-3 гингүүд өглөө нэг өдөр нэг орой нэг гэж хүмүүс ойлгоод идэг. Тэхгүйгээр нэг дор хийхдээ 20 удаа хийгээд 10 секунд бариад тэрийг 2-3 удаа тавтах юм л гэсэн үг. Өдөрт нэг л удаа байхад болно. За дараагийн засал болохоор нөгөө ийм муухай төртөгтэй болоод завжруугаа суугаад нүүр чинь унжаад байгаа байдлыг маш сайн арилгаж өгдөг засал. За одоо хараараа таад. Уруулаа хумлаа. Одоо энэ дэр сайн ажиглах юм бол миний уруул ийм хэлбэртэй биш байгаа байхгүй юу?
Ихэнх нь одоо ингэсэн бас хийж хийдэж шүү тэгэхгүй шүү заяа. Нүрээ бид нар гоё өргөсөн төрхтэй болох гээд ах чинь ийм хэлбэртэй тасгал ерөөсөө хийхгүй. Тэгэхээр энэ дээр яаж ийнэ гэхээр урал хүмсэн хэрнээ баг зэрэг нэмсгэлж амны өнцгийг өргөж байгаа. За хараарай. Харж байна. Энэ хоёр баг зэрэг дэшиж байгаа байхгүй. Чүд дэш болно гэсэн. За хараарай. Маш удаан темпээр хийх шүү зэ. Хурдлахгүй өрөөс яарахгүй. Тасгал хийж байхдаа бид нар эхлээд өөрөө уучраа алгасан дэх чухал байхгүй. Тэгэхгүй яарал заагаас дуусгая гэж хийгээд байгаа юм бол үр дүн авдаггүй. Тэгэхээр маш удаанаар таймнаар хийнэ. За хараа дахиад юм. Баярлаа. Суулаа. За мөн 20 удаа хийгээд 10 секунд барахыг нэг гэж тооцно. 2-3 удаа. Нөгөө дасгалтайгаа нийлүүлээд яг нэг дор өглөө юм уу орой өдөр эсвэл аль нэг хийн гэсэн үг шүү. За нэг хүмүүс нүрээ цэвэрлэегүй үед энэ дасгалаа хийж болох уу гэж асуусан байна. За болно шүү. За нүрээ цэвэрлэегүй үед ээж болно. Орой хийхээр бол сайхан цэвэрлжихэд хийвэл илүү зүг ба шүү. За тэгэхээр өөртөө тохируулаад сайхан мэдрэмжээрээ дасгалуудаа хийгээд байгаарай. За хамгийн гол нь та өдөр болгон тавтана. Аливаа зүйлсийг маш өндөр үр дүнд хүрэхийн тулд өндөр үр дүнгээ гаргахын тулд бид нар тууштай байх хэрэгтэй. Өдөр болгон хийж ижил маш гоё болдог. За магадгүй та системтэйгээр маш гоё цэгцтэйгээр хичээл сурья, нүүрний йог хийж сурья, анханаас нь зөв сурья гэвэл нүүр гэж комент үлдээгээд өнөөдөр эхэлж байгаа нүүрний йогийн ангид бүртгүүлээд орж болно шүү. За тэгээ дээрээс нь та хэд манд бас ямар төрлийн дасгалууд юу н сурмаар байгаагаа комментод үлдээ шүү. За нүүрний йог гэж болж байна. Биеийн йог гэж болж байна. За аль хэсгийн одоо хэсэгчин таны асуудал болоод байгаа. Тэр комментуудаа үлдээгээ яваарай. Тэгэх юм бол хэдүүлээ дараагийн лайв, видео хичээлүүдийг бүгдээрээ маш гоёор та хэдийн маань яг одоо хүсэл эрмэлзэлээр тогтсон хичээлүүдээр бүртгүүлээд хийгээд явна гэсэн үг шүү. За ингээд өнөөдрийнхээ лайвд хамтайсан та бүхэнд маш их баярлалаа. Багш нь лайв хийгээгүй бас нэлээд удсан байна. Одоо бараг сар гарan болсон байна тий лайв хийгээгүй. Та хэдтэйгээ ингэж лайваараа уулзах болгондоо маш их аз жаргалтай баяртай байдаг шүү гэж хэлээ. За одоо өнөөдрийн дасгалаа лайв дээр орж ирээд алтаагаад суулах юм байна. Багш би наадах чи өстой сайн ойлгосонгүй нэг шалгуулчмаар байна гэсэн хүн байвал ороод ирж болж байна. За лайв үзэж байгаа хүмүүс дундаас тийм хүн байвал комент өгөөрэй. Багш нь лайвда ураад оруулъя. Тэгээд шууд нүүрнийхээ алдааг засуулаад багшаас зөвлөгөө авчиж болох байхгүй. Ерөнхийн манай нөгөө лайв сургалтууд бас дандаа тэгж явдаг. Хичээл болгон дээр одоо таныг ураад те би асуулт байна гэх юм бол урагдаж орж ирээд алдаагаа засуулаад нүрээ харуулад яг өөрөө хийж байгаагаа үзүүлээд зөвлөгөөгөө аваа явчихдаг байхгүй. Тэгэхээр бас тийм гоё давуу тал байдаг нь лайв сургалтын бас онцлог байгаа. За та эцэд маань нүрээ гоё харуулчих юм байвал ороод ирээрээ. Тэгэх юм бол нэг багш нь алдааг нь засаад яг өнөөдрийн дасгал дээр нь тохирсон зөвлөгөөг өгье. За одноо маань орох уу? Одноо маань бас манай нэлээд байна гэж нутхан төгсд аваасан боо. За нутхан төгсд аваасан буугаа тэгвэл ураад тах юм. За окей. За багш нь лайв дээр нөр урьдсан байгаа шүү. Нутхан төгсийг камера аваа шууд ороод ирээрээ. За яаж юм атхан төгс манд авч чадчихэв нөө. Ер нь бол маш амархан комент бичтгэж чинь хажуу талд нь лайв гэсэн үг байгаа. Тэрэн дээрээ дараа шууд ороод ирдэг юм.
Хүмүүс бол маш гоё сургууль аваад хичээлдээ орж ирээд байдаг идэвхтэй. За яаж вэ? За отгоо маань авдгүй лайв. За тэгвэл багш нь ингээд лайв дуусгая та. Ямар ч байсан одоо сургалтын явцад бол нэлээд олон хүнийг ураад тэнүүрийг хараад алдаагийн засаад өгдөг болохоор хүмүүс бол нэг нэгнээсээ маш их сайн суралцдаг. Энэ хүн ийм алдаа гаргаад байгаа маань тэр хүн тийм алдаа гаргаад байгаа маань би энэ дээр ингээд суралцъя. Тийм хүн дээр одоо ингэж алдаагаа гаргах юм байна гэдгээ бол маш сайн сурдаг баха. За гидсний арьсыг яаж хангалах вэ гэж асуусан байна. Гидсний арьс дээр бол та хэд мань яах вэ гэхээр дасгал маш сайн хийн. Тогтмол хэвлийн сахлууд хийн. Дээрээс нь сайхан хэвлэгээ гоё массажлж өгч болно. Хэвлийн маш гоё өндөр өвгөнтэй дасгалыг багшнаас YouTube сууг болон солонгос яг дээр оруулсан байгаа шүү за. Юм бэлээ. Уугна. Тэгээд тэрийг хараад өдөр болгон хийгээд үзээрэй. За үнэхээр гоё ингээд хөлс хөдөлмөрийг чи одоо шаардсан. Нилээ одоо үрж сорьсон тийм дасгал байгаа. За ингээд лайвд орж ирсэн та бүхэнд бүгдд нь баярлалаа. Тэрх сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.